Энэ Нямбаатрын хороолууд над руу өстө бүр амар дайрч тавьшилдаг байхгүй юу. Бүх зүгээр хороогийн хамгийн муу хүн л гараад ирсэн юм шиг л над руу зүгээр амар дайрч тавьшилдаг байхгүй юу. Тэгэл зайл майл юу хүний бүр амнаас гарамгүй хараалаар хараагаад байдаг байхгүй юу. Ингээд хэдэн 100-аараа. Тэгээ би одоо бүр ямар амар хүн харах ямар итгэвтэй хүмүүс юм ч та хүнийг ингээл сошиал дээр гараал ирэнгүүтэл зайл гэж хэлдэг ер нь ямар амар хүн манаас сууж байдаг ийм амар төрөмгийн хүмүүс Монголд байдаг юм бэ гэж бараг тоолол тий нэг юм дээр одоо хэдэн хүн намайг зайл гэж үчиж гэнэ үгээл зайл гэсэн үгийн тоолол хараалуудын тоолол статистик дүн мэдээ гаргаал ингээд суужсэн чинь тэр нөхдөд чинь бүгдээрээ цалинтай хүмүүс байсан юм байна шүү дээ. Тэгээ сүүлийн үед би ингээд нэг тэр хүмүүст бүр гомдхоо болсон. Яг тэгвэл хөөрхөн амт чинь 5,000-аас 5 саяас 7 сая төгрөгийн цалинтай троолууд байдаг байсан гэж байна шүү дээ. Тэгээд тэр троолын армийг ажилуулдаг хүмүүс чинь бүгдээрээ төсвөөс цалин авдаг байсан гэж байна. За тэгээд энэ хотын мега төслийн нөгөө мега гэдэг их мөнгнүүд чинь яг жинхэнэ дээрээ нөгөө боржурндаа ч явсан байхгүй, замдаа ч явсан байхгүй, метронд дооч явсан байхгүй. Юунд явсан бэ гэхээр тэр нөгөө над руу хашгирч байдаг олон мянган троолуудыг чи хоолны мөнгөнд явцсан юм байна. Тэгээ тэр хүмүүсийн цалинд явцсан юм байна. Тэгээ одоо үр дүнд нь юу олж өгөх вэ гэхээр баахан татвараа бид нэр төлдөг. Тэгээ баахан одоо хараал сонсдог. Баахан хэрүүл бид нар л ингээ асгаран орж ирдэг. Тэгээ тэр хэрүүл асгарч орж ирж байгаа хэрүүлийн үг болгоно нь миний татварын мөнгнөөс төлсөн цалин авч байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Тэгээд тэдний дуусгаагүй ажлыг бид нар дараа нь татварынхаа мөнгөөр дуусгана. Ийм амар гонигт түүх одоо Улаанбаатар хотод болоод байна. Тэгээ сүүлийн үед одоо янз янзын мэдээлэл ил тод болсноор Улаанбаатар хотод маань нөгөө нэг хүрээний бузрыг ухавч барагдахгүй гэдэг шиг аимшигтай их бузар нүүрлцсэн байсан юм байна. Бүр аимшигтай хулгай нүүрлцсэн байсан юм байна. Тэгээд тэр хулгайгаа хэдий их хэмжээний хулгай одоо манайхан хийж гэн төдий их хэмжээний троолчд биднэр лөө харааж орж ирдэг юм байна. Тэгэхээр ерөөсөө орж ирж байгаа хараалчтайгаа хэдүүлээ зүгээр тоог нь аваад сууж явах хэрэгтэй байна. За тэр нөхөр над руу 10 хараалаа, тэр нөхөр над руу 3 хараалаа гэл ингээл статистик гаргаад нэрийг гаргаад хөснөгтлээл тэгэл бүгдээрнгийнх нь одоо над руу хараасан өгнүүдийн арталт нь бичээл ингээл тоог нь гаргаад ингээл одоо би дүн мэдээ гаргая гэж бодож байгаа. Тэг ингээд дүн мэдээ гаргаад үзэхэр хідэн дөрөвний цалин авч хідэн хүнийг хідэн мянган хүн одоо нийлж хараасан байна вэ? Хідэн хүнийг Нямбаатар одоо бидний татварын мөнгөөр цалинжуулсан байна вэ гэдэг нь гарч ирэх юм байна. Тэг яг үүндээ нөгөө боржуур ингээд энэ тэнтгүү ондоо сонто хөвтөд идэх чинь хөөрхөн тэр боржуур төгсөн мөнгөний чинь 70% нь өөрсөндөө ингээд цацчихлаар 30% нь тэд нар чинь нэг хагархаа чулуунууд энэ тэндээс олж ирээд тэгээ нэг халтар мэрэгжлийн биш хүмүүсээр баг цалин өгч ажиллаулаад ингээд Улаанбаатар хотыг ондоо сонто хот болгоо хийчихэж байгаа юм байна. За тэгээ энийг л одоо түрүүчийн 7 хоногт мэдэж авлаа да. Тэгээ түрүүчийн 7 хоногт бас энэ өнгөрсөн одоо энэ 7 хоногт миний мэдэж авсан бас нэг аимшигтай гоногт бол цавчааны хөв бол амар өндөр бүр 70% болцсон. Би тэгээ бүр тэрэнд цочирдоод би ингээ лайв хийсэн байхгүй. Цаанчаа цавчаа 70% болцсон байна. Нөөдүүчийн ажил хийх мөнгийг идэж уугаад байгаа юм байж тээ гэд ингээ лайв хийсэн чинь чи одоо олтор мдээгүй юм уу зайл гэж байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс надруу бүр тэгсэн ч баг яадгийг идчихсэн ч яадгийг гэдэг өнөө Нямбаатрыг өмөрөөд ингээл одоо хараал тавиад байх юм байлээ. Тэгээ одоо хараал тавьж байгаа хүмүүс чинь одоо яалтчгүй тэр цавчааны мөнгнөөс идсэн уусан хүмүүс учраас тэр цавчаага өмөрөх нь бүр үнэхээр аргагүй юм байлээ л дээ. Тэгээд цавчаага өмөрөөл тэд нар чинь тэр өөрсөнд нь хоол өгсөн хүмүүсийг өмөрөөл бидний одоо цалингаас бидний татвараас суудгаж авсан мөнгөөр тэжээгдэж байгаа хүмүүс одоо тэгэл эргэл бид нар л болно оцдг юм байна. За ийм юм болдго юм байна. Ийм зүйл болж байгааг одоо мэдэж аваад цочирдоод ингээ бахан лаймав хийсэн ийм 7 хоног боллоо. За энэ юу гэн? За би одоо асуулт болгонд нь хариулъя. Туулын газрыг чөлөөлж өг худ юм яриад суух ингэж гонгор бундаа гэдэг хүн хэлж байна. За энэ хүмүүс намайг нэг туулын ирэг дээр газар авцсан гэж бодоод ах шиг байна. Нямбаатар ч гэсэн ер нь мэдэхгүй байлээ. Туулын ирэг дээр надад хин газар өгөх үү? Тэгээ надад газрыг өглөө юу? Би өөр оюун гэрэл гэдэг нэр дээр газар авъя гэдэг ингэх юм бол надад өгөхгүй шүү дээ эднэр. Яадгүй гэхээр энд чинь зүгээр байр зардаг барилгын компаниуд л байр байшингаа зардаг шүү дээ. Тэгээ оюун гэрэл гэдэг хүн зээл аваад нэг байшин худалдаад авцсан. Ялгаа авахгүй бусдтай адилхан олон жилийн моргэж төлөөл байшин худалдаад авцсан ингээл амьдарч байгаа хүн шүү дээ. Тэгээ одоо намайг яаж гэнэ одоо хурж ирээд Нямбаатрын дээрээ баахан бүүлийдэд цоллоо жагсаал хийцэн. Нөгөө нэг цалинтай тороолчтод одоо яг зөвхөн тэрийг ярьдаг.
Яг зөвхөн тэрийг ярьдаг. Өдгөл анханасаа л ингээл энд амьдарч байгаа бүх хүнийг хөөх байсан бол энэ байрыг бити аваараа. Энэ байр зарж байгаа хүмүүсийн байр зарж байгаа бизнес чинь хуулих шүү, худлаа шүү. Энэ байрыг бити аваараа гэд тэг ингээд уус таяар ингээд зарлаад ах хэрэгтэй байхгүй. Тэгвэл бол тийм газар хүмүүс байр авч хурдаж хамаг зээлээ төлж зээл авч насаараа зээл төлж ингэж байр байшин хүн худалдаж авахгүй шүү дээ. Тэгэхээр зээл мөнгөө зээлж аваад барилга худалдаад авцсан оршин суугчд руу бүйлэгддэггүй маа. Хин гэлээ над руу бүйлэгдэд байгаа энэ гонгор бундаа чи энд байшин барьсан бизнес хийх нь л үгүй. Тэр байшинд нь зөвшөөрөл өгсөн хотын захиргааныхан луга наад үгээ хэлээ. Надад хэлдэггүй маа. Энэ чинь газар олгосон нийслэлийн засаг дарга руу хэлдэг үг шүү. Тэгэхээр нийслэлийн засаг даргад энийг хэл. Үе нийслэлийн засаг дарга нар хаана газар өгч байна? Хаана дэд бүтц татж байна? Хаана байшин бариулж байна? Тэр барьж байгаа байшинд чи иргэд гүйж ороод байгаа байхгүй да. Мөнгөө барьж ирж зээлээ төлж байгаа иргэд рүүгээ бити ингэж давшлаа. За тэгэхээр гонгор бундаа гэдэг хүнд би энийг тайлбарлаж өгье. За энэ үг чинь хулгайч нараар тижээгддэг бүхэл бүтэн сүрэг бий болчихож гинэ. Пөөхсөн нэрэ тэгсэн байлээ штэ. Тэр тоо баримтыг харсан чи юу вэ? Троолууд гэдэг чинь амар тижээгддэг сүрэг байдаг юм байна. За энэ битгий хуцаад байгаа гэж байгаа энэ Дэлгэр Бат Содном гэдэг хүн цалинтай юу цалингүй юу? Над руу зүгээр шууд орж ирж штэ. Яг тороол гэдэг ярангот битгий хуцаатай гэж орж ирж штэ. Тэгэхээр яг иймэрхүү энэ төр хүмүүс бол ярианд оролцохгүй ингээд хэрүүл хийгээд байдаг байхгүй. Тэгээ бид нар ч болохоор ингээд ааштай хүн л надтай хэрүүл хийж байгаа. Ер нь надад дургүй хүн л надтай хэрүүл хийж байгаа гэж би бодоод байдаг байсан чинь цалинтай хүмүүс хэрүүл хийдэг байсан юм байлээ шүү. Цалинтангууд тэгээд одоо цалингаа авсаар л байгаа байх л та. Тийм учраас ажиллаа хийж л байгаа. За юу гэж юм ба Монгол орн минь яана гэж юм. Хөөе Монгол хүн байхад Монгол орн байгаа шүү. Тэгж бас хитрхи эрт тийм гонгийн дуудуулж болохгүй шүү бямба. Жаргалаа. Монгол хүн байна, Монгол хүний зориг байна, Монгол хүний сэтгэл байна. Хамгийн гол нь өдөр тутам ингээд нар мандаж байна. Тэгээ өдөр болгон тал нутагт морь давхиж байна. Тэгэхээр зэрэг бид нар бас өөртөө байгаа сайхан юм олж хараад бид нар даван тулах хэрэгтэй байхгүй. Ямар нэгэн асуудал учирлаа сүрэн зогсон даван туулна гэж нэг хоёр үг байгаа шүү дээ. Тэр чинь бүр үндэсний аюулгүй байдлыг үг хэллэг шүү. Сүрэн зогсон даван туулна. Тэгэхээр зэрэг бид нар одоо аюул тохиолдох юм бол жишээлбэл туулын хуурдны зам шиг юм аюул тохиолдох юм бол бид нар сүрэн зогсно. Даван туулна. Даван туулж энийг одоо тэмцэж даван туулж одоо Монгол орноо цааш нь хөгжүүлнэ. Тийм учраас хэдүүлээ төсвөр төвчээртэй ирээдүйдээ ихтгэлтэй тэгтээ бас баяр баясгалантай байна шүү. Бас хитрхи ингээ гонигаар өөрийгөө хооллоод байх юм бол гоник гэдэг бол хүнийг жижигрүүлээл байдаг, ганцаардуулаад байдаг. Ингэсээр хагаад одоо ингээд амьдрал ингээ мухардалд орж байгаа юм шиг байдалд орох аюултай. Тийм учраас бас улс орноо тийм хитрхи мухардалд орцсноор бас бити төсөөлөрөө. Залуучууд бол үнэхээр сайхан байгаа шүү. За энэ болдоо гэдэг хүн өстэй амар намайг мяалж шүү. Энэ митийн авгаа нарыг падья гинөө. Одоо падья гэж одоо юу гэсэн үг юм болоо. Энэ авгаа гэдэг үг ч бас веган зөөлний тэмдгээр бичсэн л юм байна. Падья гэдэг нь одоо их тийм монгол үг биш л юм шиг байх нөгөө Вьетнам хэлээ Тайланд троллуудаас сурсан үг өгөө юу. Энэ нэг тэр том багийн гишүүн байх шиг байх энэ болдоо гэдэг нөхөр. Энэ Эрк Паттайя гэдэг хүн. Паттайя гэхээр энэ одоо арай Тайланд хүн биш үз. Над руу бичээд ах энэ Эрк Паттайя гэдэг энэ Тайландын хотын нэртэй хүн. Ингээд ах юм. Үхэж даалд ордоггүй хорт хавдар тусаж үхэндээ гадаад өвгний бүхсийг долоож амь зууж байгаа. Гинэ энэ Тайланд нэртэй хүн над руу тэгж өчөж чинь аимшигтай юу те? Энэ одоо хүүхэд байдгүй бах та, үр ач байдгүй бах та энэ хүнд яаж ингэж заваа өвгнүүдийг ингэж бичдэг юм бэ? Би бүр ингэж сая ингээ унссандаа би бараг бүр иччлээ ийм муухай үгийг унссандаа. Яаж ингэж одоо нийтийн сүлжээн дээр ийм заваа дандаа ийм бүхс дандаа ийм заваа юм биччихэд юм бэ хүмүүс. Тэр заваа юм бичдэг хүмүүс толгойн дотор юу байна? Энэ хүмүүсийн толгойн дотор яг юу байна те? Энэ үнэхээр ийм гой бүхс одоо тийм өөрөө тийм гой бүхс барьдаг одоо юу ч гэдгийг тийм одоо үзэгсэнтэй сайхан гэргийн нөхөртэй ч юм одоо ийм хүн байх юм бол тэрэгээрээ гайхуулаад поста хиймээр байгаа байхгүй одоо миний их нэрийг хар миний нөхрийг хар ийм гоё чинийхийг хар ийм муухай одоо тэгэж одоо өөрийнхөө юмар бас гайхуулмаар ах юм тэгэхэд чинь над руу л ингээл дайраад ах юм. Гоод тэгээд би одоо энэ Паттайя гэд Тайланд нэртэй хүн миний муу нөхрийг
Муухай гэж хэллээгээд би саллаа юу? Салахгүй штэ Паттайя. Тайланд Паттайя. Би салахгүй штэ. Үгүй тэгэл журамт гэргийн явсаар гэрэлчихсэн, тангаргаа өргөчихсэн. Өхөө хөлтлөө хамт байна гэдэг тангаргаа өргөл гэрэлчихсэн хүн ч одоо би тэгэл байж л штэ. Та нар миний нөхрийг яаж ч муулаад би салахгүй штэ. Үгүй тэгэл нэг л та нарт гой санагдахын тулд би нөхрөөсөө салаад залуу малуу хүн авч суух хэвээр юм хаашаа. Сони юм бичих юм аа. Бити юм сони юм бичээл та. За дараагийнх нь юу гэж вэ? Сүрэн зогсон даван туулна гинэ. Харин тийм ээ, хэдүүлээ сүрэн зогсон даван туулна шүү. Тэгээ сүрэн зогсно гэдэг чинь заавал юм энэ сая Паттайя энэ шиг юм хэрүүлж байх ерөөсөө албагүй л дээ. Сүрэн зогсно гэж чинь тайван, аз жаргалтайгаар, инээмсэглэлтэйгээр яг ингээд цэцэг навч яаж тэсгэм хүйтэн өвлийг сүрэн зогсож даван туулж гаад хавар яаж нахаалж цэцгэлж дэлбэлдэг вүлээ. Ургамал мод яаж ингээд үүлжингөө өгцөн юм шиг байжснаа яаж хавар болохоор амилдаг вүлээ. Тэр ч одоо амьдралын resilience буюу амьдралын тэр сэргэх чадвар гэж хэлж байгаа шүү дээ. Тэр сэргэх чадвар биднэрт байж ах хэрэгтэй байхгүй юу? Тий. За энэ юу чинь Цэрэнбат юндэн. Дүү минь нөгөө хүү чинь юу болж байна гинэ. Манай хүү цанаа тавьсанд баярлалаа. Цэрэнбат юндэнгой. Танаа хүү юу болж вэ? Танаа хүүхдүүд сайн уу? Өөр өөрсдийнхөө хүүхдүүдийг бодож явъя. Би ч хүүдээ хайртай хэвээрээ, хүү ч ээжтэй хайртай хэвээрээ. Эрүүл их тунх сайхан байгаа. За. Бацух очир гэж байна. Хувьсгал хий гэж байна. За хамгийн том хувьсгал юу вэ гэж бат очроо, бацух очроо. Хамгийн том хувьсгал бол саналаа худалдахгүйгээр сонгуульд бүгдээрээ оролцоод конопо дарах, саналаа өгөх. Яг унгай гэсэн хүнээ унгааж чадах. За тэр бол одоо хамгийн том хувьсгал байдаг шүү. Тэгэхээр хувьсгал гэдэг бол эрх барьж байгаа талыг унгай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үнэхээр эрх барьж байгаа талыг унгаах хэмжээний ажил хий гэж бодчихвэл хэдүүлээ сонгуулаа маш олоолаа очиж өгөөд эрх барьж байгаа намд саналаа өгөхгүй байхыг л хувьсгал гэж байгаа юм шүү дээ. Тэгтэл одоо өөр нам гарч ирэл тэгэл одоо яг хувьсгалын хэмжээний тийм одоо өөрчлөлт болдог байхгүй юу? За энийг бол бас ардчилсан аргаар хийж болох зүйл байна. Юу гэж энэ хэлэхгүй үгээр хэлүүлсэн ч троолуудыг тоохгүй байдаг мундаг юм бэ, чадж байна гэж байна. За тэгээ эний чинь л нөгөө сүрэн зогсно гэж байгаа юм шүү дээ. Мөх сэрж мэдгээ. Ард түмнийхээ төлөө, амьдралынхаа төлөө, уух усныхаа төлөө бид нар бол тэгэл их тийм гуниг зарлах эрх байхгүй шүү дээ. Яг үндэ уулах эрх байхгүй, гуниг зарлах эрх байхгүй, гомдох эрх байхгүй. Заа юу. Хэрвээ гомддог байсан бол одоо энэ олон мянган намайг хараж байгаа хүмүүст би гомдоод нулимс тусаагаал байсан бол одоо нөгөө миний нулимс чинь туулын ус шиг болох байсан бэлгүй дээ. Тэгхгүйгээр л сүрэн зогсхыг чинь л амьдрал гэж байгаа шүү дээ. Тэгхгүйгээр л инээхий чинь л одоо юу гэж байгаа шүү дээ. Resilience гэж англиар хэлдэг юм. Одоо энэ чанарыг бол төсвөр төвчээр гэх юм уу? Юу ч гэх юм. Resilience гэдэг чинь сэргэх чадвар гэсэн үг юм а та. Унаж болно, гутарч болно, одоо гомдож болно. Гэхдээ хүн болгонд сэргэх чадвар байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг хаврын нахаа шиг эргээд нахиалах чадвар байх хэрэгтэй гэсэн үг. Одоо нахиалах чадвар гэх юм уу да сэргэх чадвар. Одоо хүүхдүүдэд бол тэр resilience гэдэг юм маш их байдаг штэ. Хөлд орж байгаа хүүхд бол байн гунжидаг штэ. Тэгэл унаал босаал тэр ч одоо тэр хүүхдийг одоо заа би ч ерөөсө алхаж чадахгүй юм байна. Энэ чигээр мөлгсөн чигээрэл хөшрэй гэж хүүхэд бодохгүй ингээл бос зирсээр агаал босдог болдог штэ. Тэр шиг троолуудынхаа хатуу үгийг тэссээр агаал би ч одоо инээдэг штэ. За болдоо юу гэж юм. Энэ авгаа бол ерөөсөө хэрэггүй. Элбэг дорж руугаа зайлмаа гинэ. Гэхдээ одоо тэгээд чамд хэрэггүй бол яах гэж энэ миний юм дотор орж иж ингэж үгэлжээд юм дээ болдоо минь. Чи тэр хэрэгтэй хүүхнийхээ хэрэгтэй хүнийхээ пэйж рүүгээ орооч ээ. Яах гэж миний пэйж рүү орж идэм дээ. Чамд би хэрэггүй бол чи миний пэйжнээс хариу өөрөө явчмаар юм шүү. Тэр элбэг дорж руугаа баг өөрөө явчаач ээ. Ингээл надад хэрэггүй чи надад хэрэггүй гэж над руу өөрөө хаалга шагаагаад байгаа л гэсэн үг шүү дээ. Энд ч одоо миний лайв хийж байгаа энэ орон зай чинь миний орон зай. Миний одоо сошиал доторх миний байр байшин гэсэн үг. Тэгээд одоо би чамд хэрэггүй бол чи миний хаалгыг татчих хэрэг нь юу байна? Яах гэж миний хаалгыг тогшоод байна? Миний хаалгыг битээ тогш болдоо. Цаана тэр дуртай хүмүүсийн хаалгыг тогшоод дуртай хүмүүсийн доор очиж жаргав тэхүү. За юу гэн энэ нэмэгнийг муулаад алин аавн гих шиг хошин юм яриад байх гинэ.
алин гэж цалингэл хэлж байгаа юм байх та. За, цалин л аваад байгаа л гэж сонсогдоод байгаа шүү. Зөндөө олон тороолууд цалин авж байгааг сонсогдоод байгаа шүү. Тэгээ тороол биш яг цалин авахгүйгээр намайг үзээ ядч болно л доо. Энэ Паттайя бол зүгээр цалин авахгүйгээр зүгээр Тайланд 50-аас намайг үзээ ядчихж болно. Боллгүй яг та намайг үзээ ядах хэрэгтэй шүү дээ. А гэхдээ үзээ ядаад байгаа хүн л өөрөө ингэ дахин хаалган тогш орж ирээд байгаа чинь л айгу сонирн бэ. За, Надмит Баяр гэж дараагийн үзээ ядагч гарч ирлээ. Мэдрэл авгаа гинэ намайг. За, ер нь бол хүмүүс ээжигээ, эмээгээ, эгчигээ нэг харчаарай. Тэгээд надтай нэг зүрлээд бас харчаарай. Одоо тэднийг л хэлж байгаатай л адилхан шүү дээ. Ер нь л бол ингээл эмэгтэй хүн харахаараа л авгаа гэж хашгирчдаг. Тийм байх ер нь хэрэггүй шүү. Зарим хүмүүс эхнэрээ хар, эгчигээ хар, ээжигээ хар, тэгээд намайг хар. Тэг ялгаа байхгүй л одоо таны энэ бичиж байгааг би одоо ингээд улс орон даяар уншаад өгье. Надмит Баяр гэдэг хүн эмэгтэй хүнийг мэдрэл авгаа гэдэг. За ингээд охин хүүхэд мөхөд сайн харж аваарай. Ингээд энэ Надмит Баяр гэдэг чинь эмэгтэй хүнийг ингэж л хардаг хүн байх нь шүү. За, Дамчаагийн Наранбаатар юу гэж байна? Олон трол хаягууд тань руу дайрах юм аа. Захиалгатай цалинтай дайралтыг сайн сөрөөд зөв үзэл бодлоо дэлгэрүүлээрэ. Баярлалаа. Ер нь дэлхийн ертөнцийн чинь тэр чигээрээ л ер нь тэгэл сөрөлт юм шүү дээ. Сайхан сөрөөл явж байхаас та. Ургамал болохоор нэг өвөл гэж нэг айхтар нөхөртөд сүржээж нэг ургадаг. Амтан бас тий хоолоо олж идэх гэж бас л их сүржээж нэг хоол олж иддэг штэ тий. Троолуудын хар хараалыг бити уншаач гэж байна. Би өнөө ороо сайхан буу халыг гэсэн учраас уншиж байгаа шүү. Тэрээс биш би нэг унших ёстой дурггүй одоо харлаа гэхэд те одоо янз бүрийн байдлаар ингээд хүүхд харж байгаа дэн чи яасан ч айхтрын бичдэг ингээд ингээ өнгөрдөг шүү. Өмнө ороо би яагаад уншиж байгаа гэхээр заримд нь би зүгээр хариулт өгөхийн тулд уншиж байгаа шүү. Зарим нэг нь үгээ бодож баймаар юм аа. Эрка Паттайя гэж байна. Баярлалаа. Бас би эндээ ингээ сануулга өгöd өгвөл бас ам нь жоохон хүмүүжих байхаа. Зарим хүмүүсийн бодол санаа ам бүр дотроо цаанаа ялцарцсан явж идэх юм уу гэмээр л байх юм ямар айхтар юм дээ. Би ч одоо иймэрхүү балиар юм ерөөсөө амнаасаа гарахгүй л гэж боддог. Гэхдээ одоо хүний бичснийг өнөө ороо уншия гэж бодоод уншчихлаа шүү.